За сайн бацхан уу. За өнөөдөр бид нар 8 дугаар ангийн үндэсний бичих хичээлээр тодхон холбох нөхцөлийг зөв бичих сэдвийг үзэх байгаа. За энэ хүү сэдвийн хүрээнд дараах зорилгыг төвшүүлсэн байна. Тодхон холбох нөхцөлийг зөв бичиж сурья. Энэ хүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг төвшүүлсэн. За нэгдүгüүрт нь эхийг зөв унших. Хоёрдугаарт нь тодтгон холбох нөхцөл тус бүрийн дүрмийг тайлбарлаж бичих. Гуравдугаарт нь А, Б хэсэгт бичсэн үгсийн бичлэгийг харьцуулах, нүдлэн тогтоох гэсэн зорилтыг төвшүүл. За ингээд бүгдөө орё. За тодтгон холбохын А нөхцөл. За бид өмнө нь холбох хэсгийн дүрм, хувилгагч, эс хувилгагч нөхцөлийн талаар үтсэн байгаа. Ингээд шууд нөхцлөө хэлбэрийг зөв бичээд дүрмээ тайлбарлаад явъя. За тодтгон холбохын А нөхцөл. 1 га, г гэсэн хоёр хэлбэрээр чинь үүний араас үгүй гэсэн үгийг залгаж за тэгээгүй, ингээгүй гэсэн утгыг үүсгэдэг. За А хэсгээ бүгдээр зарцгаая. Хар, хэл гэсэн хоёр үг байна. За энд хараагүй хэшгэр төгссөн үгэнд энэ нөхцөлийг шууд залгана. За га г буюу А нөхцөл маань хувилгагч нөхцөл байгаа. За тийм учраас хоёрдугаар Б хэсэг рүү бүгдөө харлаа хандуулъя. За гэвлэгчээр төгссөн үгэнд ягамлар хэлсэн дагавар нөхцөл залгахад холбох хэшиг буюу гидсэж хэрэглэнэ. За энэ хүү гидсийг бид нар холбох хэшиг гэж нэрлэдэг. Энэ гидс авч байгаа нөхцөлийг хувилгагч нөхцөл гэж нэрлэж байгаа. За энэ зөвхөн гэвлэгчээр төгссөн үгэнд хамаатай болохыг бид бүхэн өмнөх хичээлүүдээр үзэж судалсан байгаа. За анхааралтай хоёр хэсгээ анхааралтай сайн хараад дэвтэртээ тэмдэглээд явъя. За гушинд бичих хугацаа өгч байгаа. Тийм учраас дэвтэртээ цэвэр гаргах. За дараагийн нөхцөл маань даг, дэг, дог, дүг гэсэн нөхцөл байна. За энэ хүү нөхцөлийг хоёр хэлбэрээр чинь нэрийн үгийг ялгаж чинь за анхааралтайсаа хараад уншаад явж. За хэсэгт хар хэл гэдэг хоёр үг хувилгасан байна. Хэшгэр төгссөн үг шүд болоод А, болоод хувирсан байна. За бүгдрөө Б хэсгийн анхааралтайсаа хараад уншия. За хар даг, гар даг, хүрдэг, бос дог, нисдэг. За энэ хүү нөхцөлийг даг нөхцөлийг залгахад холбох хэшиг буюу гидсэж хэрэглэх байна. За энэ маань эс хувилгагч нөхцөл байна. За энийг бүдэрээс анхааралтай ажиглаад дэвтэртээ хичээнгүү бичиж авъя. За бичих явцдаа давхар сайн уншаад явж. За дараагийн нөхцөл байна. Хуу, хүү гэсэн хоёр хэлбэрээр бичиж байна. За А хэсэгт маань мөн шууд залгаж байна. Б хэсэгт маань хуу нөхцөлийг шууд залгаж байна. Тэгэхээр Х нөхцөл маань эс хувилгагч нөхцөл байна. За анхааралтай сайн уншаад
бичиж тэмдэглэж авъя. За бичих явцдаа маш сайн нүдэлж уншиж явш. За дараагийн нөхцөл нөхцөл байна. Мар гэж бичижээ. За бүгдөө анхааралтай сайн уншаарай. Нэг удаа уншаад тэгээд бичиж тэмдэглэнэ. За Б хэсгийнхаа хуйлыг маш сайн анхаараарай. За холбох хэшиг буюу гэзэж иргэлснийг тод улаанаар бичиж өгсөн байгаа. Та бүхэн анзарч байгаах. За тэгэхээр мар, мэр, мор гэдэг нөхцөл маань хуйлгаш нөхцөл байна гэдгийг бас сайн анхаарч бичээрэй. За төвтөртэй сайхан уншингаа тэмдэглээд аваарай. За дараагийн нөхцөл хуйц, хүйц гэсэн нөхцөл байна. За анхааралтай сайн уншаарай. Харах хүйц, хэлэх хүйц, за гарах хүйц, хүрэх хүйц, бос хүйц, нисэх хүйц. Б хэсэгт маань шууд залган бичсэн байна. Тийм болохоор энэ нөхцөл маань эс хуйлгагч нөхцөл байх нэ. За анхааралтай сайн уншаад тэмдэглэж авъя. За дараагийн нөхцөл сан, сэн, сон, сүн гэсэн нөхцөл байна. Үндэсний бичгээр эксэн, эксэн гэсэн хоёр хэлбэрээр бичиж байна. За харсан, хэлсэн аасын үг ихшээр төгсөн учраас шүд болоод шууд залган бичсэн байна. Б хэсгийн үг гарсан, хүрсэн, боссон, ниссэн. За энд хуйлгаш нөхцөл учраас холбох хэшиг буюу гэдэс авсан байна. За бүгдөө уншаад уншингаа тэмдэглэж авъя. За дараагийн нөхцөл ихч гэдэг нөхцөл байна. За харагч, хэлэгч, гарагч, хүрэгч, босгогч, нисэгч. За ихч гэдэг нөхцөл маань холбох хэшиг авсан учраас энэ маань хуйлгагч нөхцөл болж байна. За анхааралтай сайн уншаад уншингаа тэмдэглээд явъя. За эдгээр нөхцлүүдийг бүгдөө анхааралтай сайн уншаад дахин уншаад хувилгач эсвэл хүчийнхаа дүрмийг санаад
тэмдэглэж аваад явлаа. За одоо цагаар холбох га гэ нөхцөл нь үгүйсгэх утга бүхий үгтэй нийлж га үгүй гэ үгүй гэсэн нийлмэл хэлбэрээр хэрэглэгдэх нь түгээмэл байдаг гэдгийг та бүхэн сайн анзаарч харлаа. За ингээд одоо бүгдээрөө гэрийнхаа даалгаврыг тэмдэглэж авъя. Сурах хүчийн хуудас дал. Сурах гэдэг үг хэрхэн үүссэн бэ гэсэн их байна. За энэ ихийг уншаад татхан холбох нөхцөлтэй үгсийг олоод ялган бичээрэй. Ихэм хэд хэдэн удаа дахин сайн давтаж уншаарай. За хичээл дуслаа.